А? За дэлгүүр дээр маань за шинээр шоонууд за мөн тоснууд ирсэн. За өнөөдөр манай алд бүндөө маань чин өслөн маань байна. За тэгээд ерөөдөө за чивийн коллокви шин загваруу за шин тоснууд за шин цаг за тэгээд өөр ерөөдөө шоо цуглуулах сонирхолтой хүмүүс зориулсан иймэрхүү шоонууд дээр unboxing хийхнэ. За бүгдээрээ хэлцгээе. За наа чин уут хөмчиж шүү далчих тоо. За окей. За гоё ивтэйхэ. За би нэг юм задлах гэдэг. За энэ болохоор одоо нөгөө нэг Yushin гэдэг брэнд байгаа. За тэр брэндээс ийм бөмбөн хэлбэртэй шоонууд шинээр гаргасан байгаа. За бүгдийг ихлээр гаргачих. За тэгэхээр нөгөө гаргачих. За нэг нь болохоор эхлээд ийм хөл бөмбөн гэх юм уу. Ийм зурагтай дүрстэй байна. За өөр дотроо юм сүртэй нэ тий. За дотроо юм сүр Yushin гэсэн сүртэй. За энэ за волейбол тоглодог бас давхар шоо сонирхдаг хүмүүст бол за юм хүмүүс яаж болж байна. За энэ болохоор яг ингээд бүгдээрээ адилхан 2-2-тай шоог одоо яг эвлүүлж байгаа юм шиг эвлүүлнэ гэсэн үг. Одоо яг адилхан одоо шоо шиг. За энэ болохоор бүр одоо яг нөгөө сагсан бөмбөг сонирхож зориулсан Black Mambo гэдэг одоо нөгөө Kobe 24 номертой. За энэ бөмбөг байна. За ерөөдөө бол ингээд мадэрчаас өөр зүгээр энгийн одоо сагсан бөмбөгнүүд байсан. За одоо бол бүр төрөл нэмээд. За тэрийг эргүүлээ үзтээ хойдог ч юм уу. Ямар шоо. За одоо тэнгуүтэй энийгээ ингээд яг нөгөө хээгэр нь зургаар нь одоо эвлүүлэх нь шүү дээ. Тэнгуүт ингээд хойлдог чинь гэсэн үг. Гэл. За начиж. Одоо ерөөсөө наад нөгөө хоёр талаа гэсэн үг байхгүй? Тийм. За одоо энэ минь бол яг хөлбөмбөгийнх нь бол ер нь бол нэлээд бас хэцүү талтай юм байна. Гэхдээ ер нь бол яг хоёртой шоо гэдэг утгаараа тэгэл дүрсийг нь сайн хараад илүүчихэд гайгүй юм шиг. Тэгээ одоо яг ингээл холоос харахад. За ерөөдөө яг за нэг юм шоо цуглуулагчд нарт ерөөдөө шинээр 3 цаг өрсөн байна. За энэ гурыг ажиглаж. Дараагийн 3 шоог задлая. За энэ дараагийн 3 шоо болохоор ерөөдөөс Chew брэндээс гаргасан. За бас нөгөө шоо цуглуулагч нарт зориулсан юм. За энэ ч одоо ямар шоо гэдэг үлээ. Гэхдээ яг ерөөдөө Clover гэдэг нөгөөх нь болохоор Clover Plus одоо яг юу юм хоёртой шоо шиг нэмэлтээр нэмэгдэг. За энэ хоёрыг чи задлж заяа. За энэ нь болохоор Pentacle гэсэн баха. Тэгээ энэ дотроо юм 5 уушуутай. Тэгээ голоо бөөрн хитэй. За бас нэг юм содон шоо байна. Бас ерөөдөө эдгээр одоо яг юм мануутарсан маань ер нь бол цөөхөн ирж байгаа. За задарсан уу? За би энийг задлах гэдэг үзье. Энэ хоёр нь бол ер нь бол нэлээд одоо яг стандарт хэмжээтэй шоноос бол нэлээд том байна. За окей. За чи надад задлаж. За би нэрийг дахиад хэлчихье. За хийх. Өчигдөр бас дотроо дахиад ууттай юм байна шүү дээ. Яа. За хамгийн эхлийнх нь болохоор Chew Clover Coop. Одоо яг энэ нэг моюугийн бас нэг юм цаг байдаг. Тэрнтэй ерөөд адилхан юм байна.
Энд чи энийг эргүүлдэг. За чи яаж эргэж? За окей. За өөр хайлал. Юу халих гээд эргүүлээд үзээд. За тэгэж иргэд юм байна. Өөр яг нэг юм нөхцөлийг олж чадах нь. Ерөөдөө бүтнээр нь ингэхгүйгээр одоо ингэж иргэн заяа бас. Ингээд дахиж ингэнгүүтээ одоо энэ араа ингэж иргэн. Тэгэхээр бүр ингээд нөгөө хэлбэр нь бусаад гэж. Тэгэхээр тэгэж ирүүлэхгүй гэсэн. Тачи дараа надад өөр хэлээ. За окей. За нөгөөх нь болохоор Chlor Plus гэдэг загвар. За энэ болохоор нэмэлтээр тий яг харж ирсэнчлэн ер нь бол баг ингэж хоёртоо шашиг эвлэрдэг. За тэгээ яг ирэхэд яг нөө өмнөх энэ тэгээ загвартайгаа яг адилхан ирэх бах тий ингэж эргээд ингэж иргэн тэгээ өөрөөс дутуу ингэж агаад бас ишигээ ингэж эргэдэг. Чичээний эргүүлдэг. Нэг энэ түрүүний шиг ингээ эргүүлдэг нэг дутуудаг тагаад бас ингээ хоёртой шашиг болох юм тий. Тэгэхээр яг нөгөө бүр тийм хурдны шаа шиг бол гэж уусах хурд ирэхгүй. Одоо нөгөө цуглуулгын шаанууд бол яг л тэгтээ энэ бол бүр тийм амар гистэй санаад бол хэцүү гай. Тэр нь бас давхар хэлдэг шүү дээ. За сүүлөө. Тоо энэ бусд нь нэргээд юм бэ? За. Окей. За дараачих нь шоо. За чи үлээ. Chiu Branding Pentacle. За. Таван шун гол нь бүрх нөгөө нэг coin гээд нөгөө гурван шатгаа адилхан гол нь иргэд юм байна. За өөрөөр яаж ирэх вэ? Чалгч да. Гачи ийшээ. За ингэж ирэх юм байна. Өөрөөр за ингэж жагаад арай ингэж ирэх юм шүү дээ. Яг ингээ бүх ташуу. Тэнгүүтээ ингэдэг зэ. Яг тийм биш үү? Би бас яг зүгээр зурган дээрээс нь л харж байсан хаа. Тэгээ ингээд ташуу бас энэ голынх нь таван шуун давхар ирэнгүүтээ яг ингэ гуртаа шиг бас ингэ ирдэг зэ. Дахиад ингэж иргэж агаад дахиад одоо эдрийгээ бас ингэж эргүүлж агаад за ер нь бол нэлийн хамтармаатай. Тэгэл за сэнгээ буцаач. За нэг юм. Ташаа ингэ хэсэг биш гэж хэлсэн. За окей. За нэг юм уран шот цуглуулгын шоно гэсэн байна. За дараачих нь дахиад ер нь эдрийг агуулж болчихдоо. За дараагийнх нь хоёр нь за одоо нөгөө Peto FTO гэдэг ухаан. Чи юу вэ? За энэ болохоор нөгөө Dianshing брэндийнх нь соромжтой загвар. Яа. Судлаад. Эний бас нөгөө нэг өмнөх нь болохоор маа дэлгүүр дээр гуравтай загвар нэржсэн. Одоо энэ удаад болохоор яг хоёртой. За мөн дээрэс нь яг энэ зурган дээр байгаачлаа. Одоо юу гэх юм гар дээрээ барих эффектнэр ийм хоёртой болж ирсэн байна. За ер нь бол соронцтой гэдэг утгаараа мэдээж маш хурдан нэрхэлттэй. За нэлээд хөнгөн байна. Тэгээ энэ одоо яг нөгөө гарт өвтэйхэн баригдахаар ингээд дотгошоо юм хонхойсон юм барьцтай. Тийм ч одоо яг яаж үлгэх юм бас би одоохондоо сайн судлаагүй байна. Тэгээ энэ одоо ингийн 2-тай 3-тай шаттай л төстэй л гэдэг юм да. Гэт за чинь энийг юм байна гэж. Тэгээ яг ингэж ирэхгүй зэрэг. Яг заримдаа нөгөө ирэхгүй тийм одоо юм сот юм байдаг. Хамаагүй бас ирвэж. Ингээд нэг юм гинэлж шүү дээ. За нэг юм их байдлаа. За нөгөөх нь болохоор за Chiu Branding
Diamond Escape гэсэн баха. Гэхдээ яг энэтэй ер нь бол зургийг нь харахад яг одоо энэтэй яг адилхан харагдаад байгаа. Яа, гэсэн цаалаа. За энэ бас мэдээж бас хооронд энэ бол ихэд энэ бол адилхан тийм. Дуусал адилхан. Яг нь нэр нь л өөр болохоос. Би бас арай өөр ирдэг бас өөр төрлийн шоу болоо гэсэн. Ихэд бол энэ хоёрыг адилхан шоу. Гэхдээ брэнд нь өөр. За энэ бол мэдээж гадаргуу нь бол яг ингэ нөгөө нэг цаанаас өнгөтэй ямар нэгэн хуулахгүй гэсэн үг. Энэ чи би ямар материал гэдэг вүлээ. За мэдээж за адилхан бас юм саар өнгөтэй, зинхэртэй, улбар шаар ногоон ягаан улаан гэх мэтлэн өнгүүдтэй. За нэг юм байна. За чи нэг эргүүлээд үзтээ. За чи ямар шүү? За ямар шаа шиг санагдаж байна. Skip шаа шиг. Энэ нь бол наач нөгөө нэг Diamond Skip гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр баг Skip шаатай адилхан юм шүү. Чи нэг Skip шаа шиг гэдэг хэвлэлээ үзтээ. Яа Skip. За ерөөдөө бол хоёр загвар. Энэ болохоор арай юм одоо яжсэн харагдаж байна уу? Юм одоо барихад арай эвтэйхэн ийм хоёултай. Нөгөөх нь болохоор яг тэгш юм. Тэгээ хоёулаас орцтой. Жингээ хувьд бол ерөөдөө энэ Jiangxing брэндийнх нь ер нь бол жин нэлээ хөнгөн. За хэцүү нөө. Ер нь бол тэгж байгаа энэ YouTube-с нэг үз sorry да. Хүмүүс бол бараг энийг чинь зүгээр нэг хэдхэн 2-3 секундэд хийлгэж байгаа. Эний нөгөө том нь бас идэв шүү дээ 3 таа шамгал. Зя. За энийг бас тэгж байгаа дараа нь YouTube боц дээр нөгөө хичээлийг нь оруулна. Зя. За эдрийг хоёлоо жоохон ишлүүлчих. За энэ хоёроо ингээд босгаад за ерөнхийдөө ингээд шот цуглуулагчд нарт зориулсан. Хэдэн шонод маань бол дуусж байна. За дараагийнх нь за хоёр ерөөсөө шууд энэ цагийг за энэ хоёр цагийг зачи задлах. За би хараад ич. За тэгээ тэр орнд тайлбарлаж. За энэ хүү цаг маань болохоор одоо за энэ чинь нөгөө нэг брэнд нь бас ямар брэнд вэ да ийм Z тийм логотой ийм бас брэнд байгаад байгаа. Шинээр гэх юм уу. Гэхдээ тэгсэн мөртлөө ер нь бол тийм олон төрлийн тийм бараагүй ер нь бол сүүлийн үед нэлээд шинээр гарч ирж байгаа гэж хэлж болно. За тэгээд ерөөдөө энэ хүү таймер нь болохоор яг ямар хуу давуу талтай вэ гэхээр за одоо нэг ерөөдөө хүмүүс утсан дээрээ хойлд хараад компьютер дээр ч юм уу тий хойлд хараад ундлаа гаргадаг шүү дээ. За энэ нь болохоор за ингээд өөр дээрээ юм дэлгэцтэй ухаалаг смарт за тэгэнгүүтээ өөр дээрээ хойлогчтой гэсэн үг ч яа энийг дараад энэ гэлтнэ нөө дараад асуу да. Асууж байна. Энийг гайдвал энэ ч нэг басаадаг наатаас. За чиний ингээ хоёр гараар дардаа. За ерөөдөө бол ийм смарт яг нэг мягны наривчлалтай гэдэг тий секунд тий. За ингэдэ энийга заас эний чи одоо сайн мэдэх болох. Одоо энийга ингэдэ сэвлжиж болно. Өөр одоо нөгөө нэг одоо ингээд эсвэл тэглэж болно. За өөр ингээд англи хэл за хятад хэлтэй мэдээж хоёр хэлтэй. За тийм яг ингээд за ингээд ерөнхийдөө дараагийн хойлтуудаа ингээ өөрчилж болж гэн 3 дахь шонох тий. Энэ бол маш олон давталт. Одоо ингээд 4 дахь шоо. За өөр ямар төрлөө. Тав, Pira, Skip, Clock, Squarenic 2. Ерөнхийдөө энэ 5 хүртэл байгаа юм байна. 6 яалчгүй нөгөө маш олон хойлт байдаг. Дээрээс нэм жижигхэн дэвстэй болохоор хамгийн идэл 5 хүртэл. Одоо тэнгууд одоо чи жишээ нөгөө Skip-ийг тавтангууд яг ингээрээ хойлол. За тэнгүүтээ цагаан тийш шууд дараал мадагаад гэсэн. Тэнгүүтээ энийг энэ дээр билүү яалаа. Одоохондоо сайн энийг чинь асуудаг энэ дээр ч үлээ. Тий яг ингээд
ерөөлтэй харчин гэсэн үг юм чинь. За одоо энэ чинь 5-ын дундаж 12-ын дундаж гэдэг юм уу. Тэрийг одоо жишээ нь ингээд ингээд нөгөө нэг нэмэх 2 за delete одоо нөгөө устгах те. Тэгээд эсвэл DNF гэдэг ч юм уу энийгээ уртс сонгоод ингээд өчөж болдог. Ингээд хадгалж чинь гэсэн үг. Тэгээд энийгээ устгасан ч болно, хадгалсан ч болно. Тэгэл цаашаа эсвэл мэдээлүүд нь за одоо TD-влүүлсэн те. Дундчууд нь хүртэл ингээд хадгалагдаа. Зүгээр л ингээд зөвхөн ганц таймер дээр л ингээд хадгалагдаа байж гэнэ гэсэн үг байхгүй. Ер нь бол амар уустай нөгөө байнгын утастай бас байх шаардлагагүй. Тэгэхээр нөгөө бага насны хүүхдүүд ч юм уу те. Нөгөө хүүхдүүд заавалж утас байх шаардлагатай нөгөө хойлт хийх юм бол. Тэгээ одоо энэ нөгөө хойноо ол ихэд юм зуралттай одоо нөгөө юм дэвсгэр дээр тогтдог юм юу гэдүүлээ ховлтой. За наач энэ ямар шүү. За мэдээж энэ ч нөгөө type C оролттой. За яг ер нь бол баг айл болгонд type C байгаа бах тий. Type C рүү зингэлчин хинчэнэ болохоор нөгөө дэлгэцтэй холбох юм оролттой. За тэгээд ийм дөрвөн товчлоортой. За ер нь бол чингийн хувьд бол нэлээд хөнгөн. За тэгээд за яг за зэрэг хийх гэдэг юм. Зүгээр л ингээ ганц таймертайгаа тэгээ шотоогоо л ингээл явж байгаа юм шүү дээ. Одоо илүү тотоо ноутс компьютер харж адлах болно. За нэг юм одоо энэс бол ер нь бол бас цөөх үлдсэн байгаа. Ер нь бол нэлээд уурчсан захиал авсан. Тэгээд авсан биш нөгөө ер нь бол баг ирж байгаа хувьд баг дийлийнх нь хүмүүс урчилж авсараад баг таланд үлдсэн. Тэгэхээр ер нь бол цөөх үлдсэн байгаа шүү бас. За чи дэрийг ишиж байгаа шүү. За одоо ер нь бол дуусгах гэж байна. Дотроос нэрийн саяны таймерын дотор нь ерөөдөө нөгөө type C хүртэл оролтно гэдээ дагалдж байгаа. За мөн тэгээд англиар за хятадаар ингээд заавартайгаа. Ер нь бол бүх нөгөө нэг яадаг гэдэг те. Нөгөө туршлууруудыг энэ бүгдийг танилцуулсан. Тэшиж авах гэж. За одоо юу гэх вэ? За одоо ч бараг дууслаа да. За наа чи юу вэ? Энгийн 3 шаны нөгөө warrior. Шинжлэгдсэн төрөл. За наач тэгээд яг юу шинжлэгдсэн чи мэдэж байна. За. Окей. Наач болохоор одоо нөгөө нэг энгийн одоо бидний хэл заншлаар бол одоо нөгөө Chiu-гийн warrior warrior гэдэг одоо нөгөө нэг хамгийн анхны сурч байгаа сурдаг нөгөө шоу байдаг шүү дээ. Тэнтхан 5000 хавцаа байдаг. Тэр шоуны одоо яг нөгөө 2024 оны хамгийн сүүлийн одоо шинжлэгдсэн загвар наа гэсэн үг. Ер нь бас хоромцтой байна. За ямар вэ? Тэ юутай авиралцсан. Танд өөш одоо авиралцсан санагдаж байна. За ярээр. Залгч да. Залгч. Нөөник Chiu-гийнхаа M-Pro гэдэг шүү. Тэр нөгөө яг 30,000 нөгөө M-Pro гэдэг загвар гэдэг чинь тэнтэйг адилах юм шүү. Одоо ер нь бол сүүлийн үеийн шоунууд бол яг ингээд энүүтэй адилхан баг юу хин үнэн бүр ингээд доошо баг буугаад идэг. Улам хямдхан болоод гисэн мөртлөө загвар нь хүртэл. Тэгээд задлаас задлаа. Одоо тэнцээс бинго гэдэг. Зя чи энэ голыг ингээ авч чадах уу? Залгшиж эсвэл багш юм биш үү? За. Тэгээд хідүүлээ доторхыг харъя заяа. Юу нэр авахгүй шүү. За мэдээж одоо нөгөө сүүлийн үеийн шоунуудтай харьцуулахад бол нөгөө соронц моронц бол мэдээж тохируулахгүй. Яг нөгөө за энгийн одоо warrior бол одоо ер нь бол иймэрхүү нөгөө юм ховлтой бол байгаагүй. Одоо энэ дотроо юм хөвлөлөө доторх энэ одоо шооных нь хөгжөөнд хүртэл ингээд шал өөрчлөгдсөн. Тэгээд соронсных нь байдал нь бол дотроо ингээд байрлаж байгаа. За булангийн хувьд бол яг ингээд бас өөрчлөгдсөн. Ерөнхийдөө бол доторх хийж загварууд нь бол өөрчлөгдсөн. За доторх нь бол жижиг юм харж байгаа. Бокслж байгаа. Нэг юм. Энэ бол нөгөө сүүлийн үеийн дээр яг нөгөө хэлэг төрөй гэсэн нөгөө Chiu-гийн M-Pro гэдэг загвартай энэ бол нэлээд ойролцоо. Бос юм байна. Дээрээс нь ахын суралцж байгаа гэдэг хүмүүс зэрэгс юм бол маш хямд үн боломжийн шоу гарч ирсэн байна. За окей. За чи энийг авцгаа өөрөө задлаа.
За наа чи юу вэ? Ямар шоу гэж байна? Win Cube гээд одоо энэ бол бас сүүлийн үед ер нь бол ирчээ авч байгаа Win Cube гээд ерөөдөө загварын хамгийн сүүлийн үеийн хамгийн анхных нь бас 2 шоо загвар байгаа. За энэ хүү загвар нь болохоор одоо нөгөө дотроо 2 загвартай гарсан. За энэ болохоор хамгийн сүүлийн юм. Энэ чи юу вэ? UV Core Magnet-тэй гэдэг. За яаж юм? Юутэй? Зон тосгүй нэ. Тосгүй нэ. Аха. Тэгээ нөө моё шиг л тосгүй. Тэр нь мэдээж одоо сүүлийн үеийн шоонууд бол одоо ингээл задлаад дотор нь бол хайцаг дотор нь илүү зүйл байхгүй. Одоо шооны танилцуулгатайгаа. Одоо яг нөгөө тээвэрлэлтэй одоо нөгөө илүү зардлаа хэмж байгаа гэсэн үг тийм. Зөвлөгч. За нөгөө Win Cube гэдэг яг ийм улаан логот шүү дээ. Зөвлөгч. За чи Хөөе зүгээс хэлбэл. Яач гоосоо бэнэ. Яач гоо тосгүй болохоор. За. Энэ болохоор ингээд хийгийг харах юм бокслагдах нь. Нэг юм арцгар одоо ямар хийдэг юм дээ. Ийм хийтэй. За соронц нь бол тийм ил бол биш. Дард. За тэгээ мэдээж нөгөө түрүү хэлсэнчлэн гадаргуун UV гэдэг утгаар юм гэл гар өнгөтэй. За гарт арай башхад ихэхэн жингийн хувьд бол нэлээд хөнгөн байна те. Бата нэгтэй ялчгүй 3 ташаал арай хүндэл тусна л та. Ташаа нэг болж байгаа нэг юм гэж. Нэг юм байна. Нөгөө таймер байна. Тачна таймер аа гэж. Бас давхар бас татах реклам бий да. Тэгэж энэгээ тэгэлж энэ яадаг вүлээ. Ер нь сайн нөгөө заавартаа танилцаж сайн хийхгүй бол эдэрийг ч бас. Ялаа шууд унтраагаад тасаж байна. Зүг шүү. За окей. За яаж иглэрэ. Одоо энэчнээс тэр таймер дээрээс хойлтой хараад хүүхдүүд бол ингээл шууд за хэд 8 секунд. Нэрээ энэний одоо нөгөө энэ смарт таймерын ажиллах цагын заяа хамгийн амар нь 99 цаг үргэлжлэх боломжтой заяа. 99 цаг хүртэл ингээд хугацаа нь ингээд яваа л гэсэн үг. 1 цаг 2 цаг 3 цаг баг ингээд тэр чи хэд хоног гэсэн үг вэ? 24 3. За баг 4 цагийн 4 хоног орчим баг ингээд ажиллана гэсэн үг байна шүү дээ. Тэгээ нэга Type-C ер нь бол цэнгээ нэлээд гайгүй удаан барих байсан баха. Тийм бодтой. Тэгээ ерөөдөө дотроос нөгөө цэнгээ химнэх үүднээс бас энэ дэлгэцнийхаа нөгөө гэрлийг нүртэл багасгадаг. За окей. За наатах ишээ бас тавьчих. Хоёлаа стресстэй бахан болчихж байгаа ишээ авсан. За энэ дундуур нь бас нэг юм байл болчих. За энэ болохоор нөгөө нэг Chiu брэндээс гаргасан бас зүгээр юм таймерын кабел байгаа байхгүй. За ер нь бол нөгөө Chiu-гийн болохоор 2 талдаа нөгөө 3.5 мм юм байсан. За энэ удаагийнх нь болохоор энэ нэг талынх нь харагдах нь ийм 2.5 болоод ийм нарийн болоод ирсэн. Тэгэхээр ерөөдөө нөгөө өөрийнхөө ийм Chiu-гийн дэлгэцтэйгээ нөгөө нэг одоо нөгөө SpaceX-ийн нөгөө G5, G4 цаг байдаг шүү дээ. Зинхэр тэмцээн хурлаанд ашигладаг. Тэр цагуудтай бас ингээд хоршиж ажиллах боломжтой юм бас кабел ирсэн байгаа шүү. Тэгээ ер нь бол ноутбук эдэр дээрээ салаалагч ашиглаж байгаад бас үүд ашиглах боломжтой гэсэн үг. Компьютер дээр. За фокин зарах гэж. За наа чи ямар шоу гэж чи ихтэй нэг хараад байна. За ямар шоу вэ? Ямар брэнд яах вэ? За моюугийн ямар V5. Одоо тэнцээ нөгөө нэг моюугийн V-Po гэдэг. Ерөөдөө V5 загваруудаас смартфон бол юм даа. За энэ шооны хувьд бол за яг одоо нөгөө сүүлийн үед ч одоо энэ бол тэгээл доторх нөгөө боолгоор одоо бөмбөгөн цөмтэй гар авц. Бөмбөгөн цөмтэй за тэгээл гадаргуу нь одоо нөгөө UV coated core magnet-тэй нэтрэг л
Энэ бол одоо бараг л ер нь сүүлийн хамгийн л одоо байж болох те. Загваруудыг ер нь бол өөртөө шингээсэн. За тэгээд чингээ өвтчихсэн нилээн өмнөх загваруудаас л хөнгөн болсон. За энэ дотор бол мэдээж ойлгомжтой одоо нөгөө нэг хавцлах юмуд бас дагалдах юмуд бол байгаа. За тэгээ шоо цаталт сурнаа. Задаас нэрээ нөгөө таймер ашиглаж байгаа байлаа нэг биелүүлээ. За энэ ингээд тэгэлчин. За гарч ийн үү? Алигч та. Гарч ийн. Оба. За ямар. Ой. Нөгөө нэг зэвч. За. Тийм сонгосон үгүй нөгөө смарт гэдэг. Тийм тэр дээдлийнх нь болохоор тэр смарт багт. За энэ болохоор яг ингийн одоо тэмцээн уралд амж гэж болдог. За ажиглаж байгаа чинь хийгээд. Хүүх наа цагаан багантай чинь. Гоё юм шүү дээ. За ер нь бол бас бичлэгтэй ч гэсэн одоо энэ бол нөгөө UV гэдэг утгаараа гадаргуу нь бол ер нь гоё тод харагдаж байгаа. За 8 секунд. Залгч чи надад хэлэгдэх дөө. Тэ чи надад бичиж ихтэй за би нэг хийчихсэн. Энийг англи чинь одоо ингээд шууд нөгөө эвлүүлэлт нь ингээд автоматар хадагдаад явах нь шүү дээ. Хэрвээ тэр эвлүүлэлт одоо ингээд уруу байх юм бол за би нэг эвлүүлэлт. Та бас 8 секунд. За улсын рекорд хийдэг юм. За 6 секунд хэлээ. 6. Яа. Окей. За ярих чинь. За нэс доторх нөгөө хийн бол шал өмнөхөөс бас өөр байна тий. Одоо нэг энэ чинь ямар хий гэж хэлдэг үлээ. Ган брэндийнх чинь бол одоо нөгөө зүгийн үр шиг гэдэг. Одоо энэ болохоор яг нэг тийм мэдээж одоо яг иймэрхүү нөгөө хээнүүд нь бол одоо тийм нөгөө шооны тосыг жигэд одоо тарааж хувайдлах за илүү нөгөө хурдан ирэхэд хэрэгтэй. За тийм шүү байна. За жингээвд бол нэлээд хөнгөн багс. Энэ хоёрыг чи ингээ харьцуулаад үзтээ зайл нь хүнд чи. Ер нь бол ойролцоо байна уу? Энэ арай хүнд байна. За энэ болохоор арай хөнгөн байна. Чи дэжээс нөгөө нэг жингээ өдөртэй. Зүгээс зүг туршаад үзье. Чамаа хэр мэдрэгчтэй гэж. Ер нь бол яг хав жингээ хувьд бол нэг хэдхэн грамм зүг. За энэ чин дээр шууд тавьчих. За чи наатах гэж. За хамгийн сүүлийн нөгөө веб V5. За 55. За нөгөөд нь 66. Яа, тийм үү те. Энэ бол арай 11 грамм мат тэгэхээр арай жоохон шинтэй. Одоо нөгөө нэг жоохон биерхүү одоо шоо ивлэх юм бол юу гэх юм. Арай жоохон жинтэй шоо ивлэх сонирхолтой хүмүүс бол за Винкубыг сонирхож болох нэ. За веб бол мэдээж энэ бол нэлээд сүүлийн үеих гэдгээр хамгийн хөнгөн хурдан эргэлттэй. За энийг жоохон тослоод те цэвэрлэчгээд бол цэвэрлэгч яг тослчих юм бол тэгэл төлөд хэрэгтэй. За окей. За дараачих нь одоо за колог гэдэг чи тэгэл дараа нь тоснууд тэгэл ус. За дараагийн шинэ ирсэн шоонууд маань болохоор Chew brand-ээс гаргасан. За одоо нөгөө нэг Chew-гийн соронцтой колог байгаа. За тэр загвараас маань ийм хоёр шиг загвар ирсэн. За энэ одоо энэ ч байгаа шинэ загвар нь болохоор одоо нөгөө нэг хиттийн ерөөдөө цагаан сарт зориулсан ийм 1400 800 ширхэг гарсан зөвхөн яг 1800 ширхэг баха. 1800 ширхэг гарсан.
сүүн доогоор орсон юм загвар байгаа. За энийг бол хоёлоо тэгтээ задлахгүй. Энэ ганцхан үлдсэн байгаа болохоор энийг задлах юм бол яг авсан муухай юм шиг. За энийг ерөөхдөө задлах наадахчлаа гэж задлчихъя. За энийг бас би давхар бичлэгэн дээр нь бас өөр нөгөө танилцуулах байдлаар өөр бичлэг авсаргаад байна. Ер нь бол дотроос гоё юм чимэглэл гэртэй байл. Ерөөдөө юм хоёр талтай тунгалаг. За. За наа чи ямар. За мэдээж нөгөө үндсэн төрлийн клок шоонууд маань бол ийм хаалт цагаан, за дээрэс нь цэнхэр цагаан гэсэн хоёр өнгөсөн шүү дээ. За дээрээс шууд ийм энэ ч одоо ямар өнгөтэй байгаа юм бэ? Лилаг гэх юм уу. За ийм ягаан. За нөгөөх нь яг ийм цагаан биш те. Нэг ийм шаргал өнгөтэй. Бас ийм сон. За чи нэг хийх гэвчтэй. Ер нь бол бас за голцож баг бас те колог цогцолдог хүмүүс та дээрэс нь ер нь бол охтуудад те эмэгтэй хүмүүс зориулсан гэж бас болгоо те. Мопи. За ерөөдөө нэг иймэрхүү харагдсан. За мэдээж нөгөө нэг чивгийн одоо колок дээр бол ингээд 12 цагийн зөв болгон дээр соронцтой. Тэгээ голын бас зайд байна. 34. Энийг яг очроо үсэж чамш байна. За мэдээж ингээд задлахад одоо ийм арай амархан ийм боолцуудтай болсон. За тэгээд энэ голын товчлуур нь бас арай илүү одоо юу хин хянахад зориулагдсан ийм соронцтой өргүүлээ. За тэгээд түрүүний эсэнчлэн одоо ингээд зүү болгон дээр ингээд соронцтой гэдэг. Ер нь бол тийм бараг 100 хэд гэдэг лээ. 120 30 тийм соронцтой гэсэн үг. Ер нь бол дотроо бүх зүү болгон дээр. За ийм энэгээр бол яг нөгөө албаастай тэмцээнд бол орж болно. Энэ хиттийн одоо яг энэгээр бол бараг орчлохгүй хаа. Ер нь бол тэгэл бодож байна. Яг нөгөө ягаад гэхээр нөгөө хоёр талаараа ийм тунгалаг учраас яг артлаа харна гэдэг бас нөгөө дүрмэнд нь тэгэхгүй байна. Тэгэхээр яг нөгөө шал цуглуулдаг хүмүүст бол ганцхныг ер нь бол зориулж чивчирсэн байгаа шүү. За окей. За энэ бол бичлэг маань бараг 30 минут болчихлоо. За нэг хугацаагаар хийчихтэй. За энэ колокын дотор бол ийм суурьтайгаа за танилцуулгатайгаа ирч. Энэ нь болохоор яг ийм одоо нөгөө нэг яг зурган дээр байгаачлан яг ийм нэг одоо юу гэдэг вүлээ. Тийм осор шиг ийм юмнуудтайгаа дагалдаж ирдэг юм байлээ. Маалттайгаа бас. За кэмээ яг буцаач. За дараагийнх нь за ерөнхийдөө хамгийн сүүлийнх нь за мадэр ерөнхийдөө cubicle branding за ийм шооны тослоод ер нь бол шинээр ирсээр байгаа. За яг хүмүүсийн бас яг сайн гэсэн за ер нь бол зөвлөж байгаа. За дээрэс нь хамгийн сүүлд бас нэлээд авдалтай байгаа. Эцэг нөгөө энэ гоё аргатай. За. Энэ шоондоо хийх зэрэг л энэ га цэвэрлсэн байна. За энэ маш. Энэ бол ийм за FC гэдэг ухааны за FC гэж юм шиг. Тэгэхээр энэ хамгийн сүүлийнх нь загвар одоо ийм тосны загвар нэрийн мөн үү? Хоёулаа бүдүүн батарч байна.
Энэ нэр юм биш. За энэ хоёр нь бүх гэсэн. За ийм хоёр FC-ийн Steel гэж загварын одоо ихэд нэг хурд нөх зориулттай. Энэ бол ямар ч шуун дээр ашиглаж болно. За бас нөгөө хүмүүс ч нөгөө том шуун дээр ямар тос хийх вэ гэдэг асуудал гэдэг шүү дээ. Бас энэ шуунаас тоснос хийвэл энэ бол нэлээд хурд юм нэ гэсэн. За энийг одоо яаж ашиглах вэ гэхээр за мэдээж шоогоо бол хамгийн түрүүнд яг ингээд цэвэрхэн ашиглаж цэвэрлэнэ. За яг одоо энэ дараагийн гарч байгаа бичлэг шиг. За эхлээд туслахын өмнө шоогоо ингээд арчаад бэлдэж тавина. Бүх одоо бохирдлыг нь байхгүй болтолно. Цэвэрхэн болтол начнаа гэсэн үг. За тэнгуүтэй. За энэ үзүүр нь болохоор ийм зөөлхөн ийм багстай байгаа. Энэ харагдаж байна. Гоё фокус. За тэнгуүтэй энэ артлынхаа энийг эргүүлэхээр одоо тос нь ингээ урагшаа гарч байгаа шахаж байгаа гэсэн үг. За одоо энийг анхудаа чиг ингээс түрхэж нүдэ гарсан байна уу? Гарав. Гарч байна. Гараагүй л энэ. Сэнийх юм. Нэгүүд энэ артлынхаа энгүүр нөгөө төш юм болов аагүй. Бэдвэ. Нэлээ инх юм биш үү? За одоо ерөөдөө энгүүр ингээд багслаад шооныхоо энэ хэсгээр ер нь бол нөө шинээр дэж байгаа учраас шоогоо ингээд гэж байгаа л ерөөдөө эргүүлэхээр ингээд наривчлалтай бас тий шооныхоо тосоо тийм гамтаа ашиглах нь шүү дээ. За тэгээ ийм нэг сайн арчсан болохоор эдрийнх нь бүгднийг ингээд багсараад өгч байгаа. За тэгээ шоондоо буцаагаад ихнэ. За ерөнхийдөө бол энэ нэгдүгээр заав мэдээж хурд нэмэн. За дээрэс нь ачиж буцаагаад одоо энэ тосоо тий арилгахыг хүсэх юм бол ерөнхийдөө шоогоо буцааж арчхад бол ер нь бол маш амархан цэвэрлэгдэнэ. Гуравдугаарт хамгийн чухал нь одоо яг тэр хурд нэмж байгаа одоо чанараа ер нь бол удаан хадгалдаг гэсэн үг. Яг би цагаа тэр нь бол яг өмнөхөөсөө би тэгтээ арай сая жоохон баг төгсөн юм шиг байна. Дахиад өөр ганц дахиад төгөх хэрэгтэй. Тэр нь бол нэг тийм смут тест жоохон дээгүүрх нэг арай нэг хурдан ирэхтэй смут маяг юм болчихж байна. За их саях бол яалтгүй арай жоохон хэвчээ. За энэ бол ийм шинээрсэн тос байна. За бүгдээрээ яг энэ тоснууд одоо шоонуудын бас мэдээллүүд нэрээ давхар вебсайт дээр орчихсон байгаа шүү. Тэр нь бол ингээд тагтайгаа одоо ийм цэвэрхэн авч явахад бол авсархан бас өнгө үзэмжтэй. За мэдээж ийм арай том хэмжээтэй. За энэ болохоор арай 1.5. Энэ болохоор 4 cc хэмжээтэй гэж явагдаж байгаа. За окей. За бүснийг нь бол за ингээд тавьчих. За босд нь болохоор за нэг хэдхэн ерөөдөө харж байгаа ч юм бол цөөхөн зөөх ирсэн. За бас FC брендийн ийм column гэх юм одоо энэ ч одоо юу юм бэ? За ийм энэ чин эдрийг ингээ үржиж байна. Kubiclin за Speedy за FC-ийн болохоор ийм column тэгээ нөгөөх нь болохоор Rush гэсэн за энэ хоёр за ийш шаарах. За энэ хоёр тос нь болохоор өнөө шаарч байна. Ийш. Энэ хоёр тос нь болохоор ерөөдөө нөгөө нэг нь одоо smooth эргэлтэй болгодог, нэг нь болохоор одоо шоонд илүү хурд нэгдэг гэсэн. За бас энэ Speedy бол бас ялангуяа шоонд нэлээд урт хугацааны тийм хурд нэмэх зорилготой. За бас энэ DN 37-гийн
За энэ болохоор тустай. Миний захиалга. Энэ болохоор нэг Mystic гэдэг лөө. Ийм тос зүгээр нэг шиг уршилтын байдлаар авчирсан. За яг эдгээр шоонуудын тоснуудын бас том 10 cc хэмжээтэй бас ирсэн байгаа. За тэгэхээр энэ багш байна. За тэгээд ихэд шооныхоо тоснуудыг бас таваар хурж ирээд тестлээд үзэж болно шүү. За дэлгүүрээр хурж ирээд одоо яг цэвэрхэн мэдээж шоон дээр ашиглах юм бол энэ бол дүүртэн маш хурдан гарна. За тэгээд ер нь бол мэдээж купиклээ тоснууд энэ бол давуу тал нь одоо шоон дээр удаан одоо тэр хурдан их тэр чанараа удаан хатгалдаг гэдгээр ер нь бол маш давуу талтай. За тийм байна. Ер нь бол юм цөөхөн ирсэн байгаа шүү. Тэр нь бол ирээл хурдан дуусчихж байгаа. Тэгээд хэмжээнд бол одоо дэлгүүр дээр бол энэ спидийн жижигүүд бол ирээд бүгд маш хурдан дууссан. Бас эндийн дуусчаад сайн дахиад шинээр ирсэн. Хэмжлээ. За тэгээд ихэд юм тосноод ирлээ. За тэгээд дэлгүүр дээр бас хурж ирээд заримаас нь шоон дээр ашиглаад тестлээд үзээрэй. За ер нь бол бүгд л одоо ингээ хурд нэмэх зориулттай. Одоо энэ дэлгүүр дээр маань бас дутагдaltaй байсан. Тоснууд маань бол бүгд ирсэн. За тэгээд дамбогсон дуусгая тэгээд хоёлаас арай жоохон замбраагүй юм багш. Зүггүй. Тэндээ. За ойлж баг 40 минут болчлоо шүү. За тийм байна. Тэгээд шооны болон бас юм дагалдах хэрэгслүүдийн мэдээллийг за та бүхэн бүгдээрээ дэлгүүрийн вебсайт руу ороод бүгдээрээ мэдээлэл аваарай. За тэгээд асуух, тодруулах зүйл байвал за дэлгүүр дээр хурж ирээд бас зөвлөгөө авч болно. Дээрээс нь скол дэлгүүрийн пэйж хуудас руу бичээд за тэгээ холбогдоод асууж зөвлөгөө аваад тэгээ захиалж авах боломжтой байгаа шүү. За тэгээд ингээд дуусгая да. Bye bye. Энэ эднес ч бас нэлээд од тийм билээ. Энэ нэг их уруу талж хэцүү.